Сайн байцгаана өрхөм үзэгчид та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг айлтган дэвшүүлж байна. 21 жилийн түүхтэй DBS-ийн хамт олонний эрхлэн бэлтгэдэг төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болжээ. Үзэгч та бүхэн өнөөдрийн аймаг орон нутгийн хэмжээнд онцлог мэдээлэлд анхаарлаа хандуулна. Эхний мэдээ, бага насны 3 хүүхдийн эрдэнэт амнасыг авраа хамгаалсан цаг баярт талархал илэрхийлж өнөөдөр урамшуул олгожээ. Ингээд Дархан Улаан аймгийн онцгой байдлын газраас бэлтгэсэн мэдээлэлээр хөтөлбөр эхэлж байна. Дархан Улаан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс бага насны 3 хүүхдийн эрдэнэт амнасыг баатарлагаар авраа хамгаалсан Дархан Улаан аймгийн онцгой байдлын газрын Галтүмбөр унтраах аврах 54-р ангийн салааны захирагч Дэслэгч Нямсүрэнгийн цаг баярт дарханчуудын өмнөөс талархал илэрхийлэн урамшуулал олголоо. Тэрбээр албан үүргээ гүйцэтгэв явж байх үедээ 3 давхрын цонхоор унаж бэртэх эрсдэлд ороод байсан бага насны 3 хүүхдийн амь насыг аврахын тулд яаралтай арга хэмжээ авч тагтаар дээшээ дамжин гарснаар эрслээс бүрэн сэргийлж чадсан юм а. Намайг Нямсүрэнгийн цаг баяр гэдэг Дархан Улаан аймагт төрж өссөн. Онцгой байдлын алтанд 10 утгачтай ажиллаж байгаа. 2026 оны 4 сарын 21-ний өдөр 13 цаг 30 минутын үед би албан ажлаар явж таарсан. Дархан сумын 5 дугаар багт. Тэгээд тухайн нутаг дэсвэр дээр хүмүүс овоорцсон байдалтай байсан харсан чинь 3 давхрын цонхны давцсан дээр 3 бага насны хүүхэд гарсан байдалтай байсан. Машина туслах замлуу оруулж тавиад гүйччээ дээшээ гараад цаашаа аюулгуулах үйл ажиллагаа авсан баг. 1-4 насны хүүхдүүдс миний багцаагаар бол ер нь унахаар том тэр ах нь хоёр дүүгийнхээ ард зогссон. Тэгээ нөө хүмүүс шуугуулхлаар нэг сандарсан байдалтай ч юм уу түлхэх тиймэрхүү үйлдэл яг нам очоод харагдсан. Тийм л нөхцөл үүсгэсэн баг. Тус үйл явдлаас сургамж авч эцэгийг асраа хамгаалагчдыг бага насны хүүхдүүдэд харгалзах хөнгөй орхихгүй байх, тагц цонхонд аюулгүй хаалт хийхийг уриалж байна. Дараагимдээ хүүхдүүд дэлгэцээс хэд хамааралтай болж ном унших нь өдөр ирэх бүр багасаар байгаа энэ цаг үед нүүдлийн номын сан төслийг хэрэгжүүлж хүссэн үедээ ном унших боломжийг хүүхдүүдэд олгож байна. Ингээд нэгэн онцлог мэдээлэлээр хөтөлбөр үргэлжилнэ. Дархан Улаан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Дархан сумын 11-р багийн иргэдийн нийтийн хурлын дарга Отхон Баатрын санаачилгаар ерхий боловсролын 9-р сургуулийн сурагчид болон Дархан сумын 11, 12-р багийн хүүхэд багчуудтай зориулан нүүдлийн номын сан 2 төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр 9-р сургуулийн захиргаанд хүлээлт өглөө. Төслийн хүрээнд аймгийн засаг даргын тамийн газраас хуучин ашиглалтаас гарсан сурагчдын автобусыг ашиглалтын гэрээгээр авч улмаар Дархан усан хувьцаат компани, Дархан Минж компани болон иргэд олон нийтийн дэмжлэгээр хүүхдэд 5 дахтай орчин бүрдүүлж тогтжуулсан юм а. Төлөөлөгч Отхон Баатар өмнө нь нүүдлийн номын сан 1 төслийг Дархан сумын 1-ээс 3 дугаар багийн хүүхдүүдэд зориулан хийж байсан билээ. За нүүдлийн номын сан бол энэ Дархан Улаан аймгийн 9-р сургууль дээр 11, 12 дугаар багийн хүүхдүүдэд зориулж ингээд үүсгэн байгуулад өнөөдөр 9-р сургуультай хүлээлгэж өгч байна. За энэ номын сан бол Дархан ус уг Дархан Минж компаниудын дэмжлэг болон иргэдийн одоо хандив дэмжлэг туслалцаагаар ингээд бослоо. Тэгээ энэ номын сан бол одоо энэ хүүхдүүдийн гар утасны хэрэглээ, компьютер, таблет, зурагтны хэрэглээ ихсэж одоо хүүхдүүд янз бүрийн одоо зурагтаа дэлгэцтэй хамааралтай өвчин ихсэж байгаа энэ үед одоо хүүхдүүдийг ном уншуулах, номонд дурлуулах, за зөв сэтгэдэг болгох, зөв бичдэг болгох, зөв ярьдаг болгох мөн оюун ухааныг задлах таниулах гэх мэт ийм үйл ажиллагаа хийхээр энэ номын сан санаачилсан. Тэгээд номын сан ганцхан ном уншаар зосгүй хүүхдүүдийг хөгжүүлэх тоглоом, сургалтын материал, за зурагт телевизэргээ шаардлагатай бүх тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр хангасан. За цэвэр ус хүртэл байгаа. Ингээд энэ номын сангаа хийгээд өнөөдөр 9-р сургуулийн 50 жилийн хүрээнд 9-р сургуультай хүлээлгэж өгч байна. За үнэхээр их баяртай байна. Манай сургуулийн төгсөгч, за аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, за 11-р багийн иргэдийн нийтийн хурлын дарга Отхон Баатар маань санаачтан одоо манай сургуулийн хүүхдүүдэд зориулаад нүүдлийн номын сан бий болгож өгсөнд үнэхээр их баяртай байна. Ирээдүйн хойч үеийг эрдэм номтой нөхөрлүүлэх энэ их үйлсийг санаачилсан энэ ажил маань өнөөдөр одоо хүлээлгэн өгж байгаад бол мянган хүүхдүүдийн өмнөөс төлөөлөгчдөө, төгсөгчдөө талархснаа илэрхийлж байна. Сургууль маань 2 номын сантай АБ байранда. За тэгээд мэдээж одоо нөгөө ажлын цагаараа ажилладаг. За тэгээ одоо яг энэ явуулын номын сан нэгдснээр хүүхдүүд маань бол амралтын өдөр ч ихгүй номын сандаа суугаад одоо сонирхсан номоо унших, сонирхолтой бас олон тоглоомуудыг энд авч өгсөн байна. Тоглоомороо тоглох, за амаа цангах юм бол одоо сайхан ус цэвэршүүлэгчтэй устай байна. За мөн хичээлээ гэх юм бол телевизэртэй байна. Бүхий л одоо ийм сайхан орчныг бүрдүүлж өгсөнд туйлын их баяртай байна. Тэгээд эрхэм төгсөгч,
За аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч багийн иргэдийн нийтийн 11 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга Утганбаатарда хүүхдүүдийнхээ өмнөөс талархснаа илэрхийлээ цааш их хүсэлт нь улам их хэмжилтийг хүсээрээ. Хүүхдүүд ажил амралтын өдөр ялгаагүй нүүдлийн номын санд хүссэн номоо уншиж хичээлээ хийх болон чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой юм а. Тэд сэтгэл өндөр байлаа. Сэмэн намайг 9-р сургуулийн 5-гийн ангид сурагч байна мөн гэдэг. Би болохоор энэ нүүдлийн номын сан ингээд анх удаа орж ирж байна. Тэгээ ер нь бүх сургуулиудад ингээд нүүдлийн номын сан байвал илүү тохиромжтой гэж бодож байна. Ном унших амар дуртай. Нөгөө ном нь болохоор ингээд тархины дасгал болохоор амар дуртай. Тэгээд би болохоор нөгөө ингээд сонирхолтой ном унших амар дуртай. Тэгээ ер нь өдөр болгон ном уншдаг. Хөгжилтэй гоё. Харсан ном зам биш. Хөгжөөн тоглоом биш. Амар хэрэгцээтэй сургуульч өгөх юм санагдсан. 9-р сургуулийн 4-р ангийн сурагч Эсэж. Би Арсланы нөгөө юу уншиж байгаа. Амар их талархаж байгаа. Баярлалаа. Хүүхдүүдийн ном унших сонирхлыг дэмжих, тэдэнд унших ном болон тогтоо орчныг нь бүрдүүлж өгөх нь энэхүү төслийн үндсэн зорилго бөгөөд хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийж байгаад сургуулийн захиргаа, багш, ажилтнууд төдийгүй эцэг эхчүүд талархаж байгаагаа илэрхийлсээр байна. Дараагимдээ газар шорооны ажил хийхдээ мэргэжлийн байгууллагаас заавал зөвшөөрөл авах хэрэгтэйг анхааруулж байна. Өнгөрсөн онд л гэхэд Дархан Сэлэнгийн бүс нутагт зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийх үедээ цахилгааны кабель шугам гэмтээсэн 18 зөрчил гарсан байна. Дулааны улирал ирж иргэд аж ахуйн нэгж байгууллагууд газар шорооны ажил ихээр хийх болсон. Ингэхдээ цахилгаан эрчим хүчний мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авалгүй газар шорооны ажилд дур мэдэн хийж цахилгааны кабель гэмтэх тохиолдлууд сүүлийн үед ихээхэн гарч байгаа юм. Газар шорооны ажил эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол заавал газар дагуур кабель шугам байгаа эсхийг чагнуулж, тодруулж байж ажлаа эхлүүлэх нь эргэн тайрны амнаас идвэрэн эрүүл мэндийг болцсошгүй эрсдлээс хамгаална гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Өнгөрсөн 2025 онд нийт 18 удаагийн гэмтэл гарсан байгаа. За тэгээд гэмтлээс зөрчилсөн сэргийлэхийн тулд иргэн аж ахуйн нэгж маань инженерийн шугам сүлжээтэй хамтран ажиллаж өөрчилсөн тухайн газар шорооны ажил хийж байгаа талбай дээр үйлчлэг шалгалт танталтын багж байгаа шин. Тэрүүгээр хэмжилт хийлгүүлээд ажиллахыг л хүсэж байна. За өнөөдрийн байдлаар бол Их хотын гарц гэдэг компани энэ 13 дугаар хуучин хурлын 13 дугаар байрны хойдолд нь зогсоолын талбай хийж байгаа. За энэ зогсоолын талбайн дээр үндэслээд бид дээр санал хүсэлт ирээсний дагуу тусгай багажаар тухайн газарт танталт хийсэн байгаа. За тэгээд танталт хийсний үндсэн дээр энэ Их хотын гарц маань ажиллаа эхлүүлээд явж байна. Зарим тохиолдолд доороо гол шугам хоолойтой тийм чухал байршлуудад газруу дур мэдэж ухах тохиол хэрэг гарч байна. Аж ахуйн нэгжүүд маань ер нь бол нэг аюу их тийм дураараа хийдэг л дээ. Тийм болохоор нөгөө мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл аваад манай байгууллагатай хамтарч ажиллахыг уриалж байна. Цахилгаан төгөөлтийн хэвийн ажиллагаанд гадны нөлөөтэй гэмтэл гарснаас эрчим хүч дутуу түгээгдэж, хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээ тасалдуулах нь хуулийн хариуцлага хүлээх үндэс болдог байна. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээгсүүлжийн хувьцаат компани хэрэглэгчдийг найдвартай цахилгаанаар тасралтгүй хангах үүрэг хүлээж, богино хугацаанд гарсан гэмтлийг засварлах, цэлгийн залгалт хийх байдлаар асуудал үүссэн тохиолдолд шийдвэрлэн ажилладаг байна. Түүнчлэн тус компанийн зүгээс цахилгаан тасарсан зөрчил бүрт технологийн зөрчлийг судлан мөрдгөх комисс ажиллаж, зөрчлийн акт үлдэж, эрчим хүчний тухай хуулийн дагуу буруутай этгээдээр хөрлийг нөхөн төлөвлөх процесс явагддаг гэлээ. Зарим аж ахуйн нэгж байгууллагын тухайд тогтмол газар шорооны ажил хийдэг учраас мэргэжлийн байгууллагаас зохих ёсоор зөвшөөрөл аван тогтмол хамтран ажиллах нь хааханаа эрсдэл үүсэхгүй амар байдаг тухай инхүү ярьж байна. За манайх Их хотын гарц гэдэг компаниугаас сүүлийн жилүүд Дархан хотын замын бүтээн байгуулалтын ажилдаа тасралтгүй оролцож байгаа. За тэгээд мөн захиалагчаас ажлын зураг ирнэ. Ажлын зураг дээр дид бүтцийн холбогдох байгууллагууд үзээд гар үсгээ зур баталгаажуулдаг байгаа. Мөн бид нэр ажиллаа эхлэхийн өмнө мөн барилга захиалагчийн газар холбогдох инженерүүдийн хяналтанд ажил үргэлжлүүлдэг. Ажил эхлэхийн өмнө яг тухайн зам засварын ажил явагдах газар жишээ нь Дархан Сэлэнгийн цахилгаан төгөөсүүлжээнд албан тоот өгч жоод үнэхээр энэ газраар кабель шугам явж гин үү гэдгийг өрчлөн байдлаар чагнуулад
тэгээд ажиллаа эхэлдэг. Урьдчилан байдлаар ингэж чагнуулж одоо кабелийг тандуулах нь өөрсдөө ажлын эрсдлийг бууруулна. Хоёрдугаарт одоо хэрэглэгчдийн одоо цахилгаанаар хангах найдвартай байдлыг одоо хангаж ажиллаж байна гэсэн үг юм бол. Одоо уриалга хэлэхэд бол одоо адилхан үйл ажиллагаа болж байгаа зам барилгын компаниудад ажиллаа эхлэхийн өмнө одоо холбогдох дэд бүтцийн байгууллагууд болох ус сууг, дархан зэргийн цахилгаан нөөцлөж, дулаан зэрэг байгууллагад албан дотор хандаад за үнэхээр манай бүтээн байгуулалтын газарт ямар шугамжуулж инженерийн ямар шугамжуулж явж байгаа гэдэг урьдчилан байдлыг мэдээд явал одоо эрсдэл багасаад ажил үүрэг нь одоо урагштай явах болно гэдгийг хэлсэн байна. Тийм болохоор одоо бусад байгууллагад хандаж ажил эхлэхийн өмнө одоо зохих зөвшөөрлийн дагуу кабель чагнуулж одоо ажиллаа явуулаарай гэж уриалж байна. Газар шорооны ажил эхлүүлэх гэж байгаа иргэн аж ахуйн нэгжүүд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу ажлыг гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг уриалж байна. Дараагимдээ сурсан мэдсэн зүйлээ тайлагнаж дархан гитарын сургалтын төвийн багш сурагчид тайлан тоглолтын амжилттай ээжээ. Ингээд хүүхд хөгжлийн орноос бэлтгэсэн мэдээлэлээр хөтөлбөр үргэлжлэнэ. Дархан аймагт өсвөр үеийн хүүхэд багчуудын авьяас чадрыг хөгжүүлэх, хөгжмийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой дархан гитарын сургалт төвийн тайлан тоглолт амжилттай боллоо. Тус сургалтын төв нь өдгөө 3 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаагаа явуулж, хүүхэд багчуудыг утсан хөгжмийн урлагт сурхан чиглүүлж, хөгжмийн мэдрэмж, ур чадрыг нь хөгжүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төгөлдөр хур, укулеле, гитар гэсэн хөгжмийн 3 төрлөөр 60 гаруй суралцагч тогтмол хичээлэж байгаамаа. Харин энэ удаагийн тайлан тоглолтод 36 хүүхдийн бүрэлдэхүүнтэй хамт олон оролцож, ардын, зохиолын сонгодог хөгжмийн бүтээлүүдийг үзэгч олондоо толилууллаа. Санаа дархан гитар сургалтын төв үүсгэн байгуулснаа 3 жил өнөөдөр тохиож байна. Тэгээд дархан гитар сургалтын төвийн 3 жилээр зориулсан тайлан тоглолт, эхний тоглолтоо амжилттай дуусгаад дараагийн тоглолтыг тавихад бэлэн болсон байна. Зэрэгтэл хүлээгээ байж байна. Манай тоглолт маань нийтдээ 36 суралцагч оролцож байгаа. Тэгээд яг тайзны байдал яг юм байна. Тэгээд сэтгэл маш өндөр байна, маш гоё байна. Хөгжмөөр дамжуулж хүүхдэд суулгадаг хамгийн ихэнд яригдах зүйл бол хүүхдийн төлөвшил, сэтгэхүй, анхаарал гол дээр хамгийн том ачаал бүтэлтэй байгаа. Хүүхдийн маань гитар хөгжим нь өөрөө баруун зүүн гараар зэрэг тоглох учраас баруун зүүн төрхийн зэрэг хөгжүүлж байдаг. Тэгээд хүүхдийн анхаарал тогтож суух, бүх зүйлийн үндэс хөгжмөөс эхэлдэг байгаа. Сайн байцгаана уу? Намайг Нэмэн Цая гэдэг. Оюуны ирээдүйн сургуулийн 9-8 ангид суралцдаг. Дархан гитарын сургалтанд яваад 1 жил болох зэн. Тэгээд бидний хийсэн тайлан тоглолт үнэхээр сайхан байсан. Ягаад гэхээр бид нар ингээд маш олон хоног биелдээд бид нар ингээд амар олон дурсан суваасаад амар сайн найзууд болсон болохоор тайлан тоглолт хийсэндээ үнэхээр их баяртай байгаа. Жилийн хугацаанд одоо гитарны аккордуудыг тэгээд та яаж уншдаг, Монгол гадаад гэж зөндөө олон дуунууд зарсан. Би бага хата төгөлдөр хуур тоглолдог байсан. Тэгээд гитар тоглож байгаа хүмүүсийг харахаар ингээд амар гой санагдаад тэгээд ер нь бол гитар тоглож сурах гэж батсан. Охиныхоо тайлан тоглолтыг үзлээ. Охин маань ингээд энэ сургуульд нь 2хан сард сурж байгаа ч гэсэн одоо их зүйлийг сурсан байна. Одоо орчин үеийн хүмүүс маань их бүрэг ичимхий болсон. Энд явснаар хүмүүс маань найз нөхдөс өөрийгөө бас нээсэн. Тэгээд Бацоож багштай дахин эцэгхийн зүгээс нь баярлсан талбараа илэрхийлье. Хүмүүс маань соёл хүмүүжлээр дамжуулаад хүүхдүүд масар их хүмүүжил болгож дахин баярлалаа. Дархан гитарын сургалтын төв нь хүүхэд багчуудтай илүү хүртээмжтэй хурж ажиллах зорилгоор 3 ноёдгаар байр болон хүүхэд үйлчлэлийн ордон гэсэн 2 байршилд сургалтаа зохион байгуулж байна. Авьяаслаг хүүхдүүдийн хөгжмийн урлагт хөтлөн чиглүүлж, урлагийн боловсрол түгээн дэлгэрүүлэх үсэд гэр бүлэрээ туршдаа ажиллаж байгаа мөнх зоож байгалмаа багш нарт суралцагч хүүхэд багчууд эцэг эхчүүдийн өмнөөс талархал илэрхийлэн амжилт хүсье. Дараагимдээ Европын өдөрлөг орон нутагт анх удаа Дархан аймагт 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулах комиссоос хэвлэлийн баг гурлаар дамжуулан дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. Та бүхнийхээ нэг өдрийн амгалан айлтгал мэдчилье. 2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дархан хотод тэр дундаа тодруулж хэлвэл одоо Дархан хотын найрамдал талбайд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ Европын холбооны өдөрлөг маань энэ жил Дархан хотод зохион байгуулагдах гэж байна. Бид ажлын хэсэг байгуулад, миний бие ахлаад Европын холбооны элчин сайттай бид өнөөдөр 2 дахь удаагийнхаа уулзалтыг зохион байгууллаа. Бэлтгэл ажлынхаа хүрээнд.
За энэ удаагийн өдөрлөг маань одоо орон нутагт анх удаа буюу Дархан хотод анх удаа зохион байгуулагдах гэж байна. За энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулахад орон нутгийн зүгээс аюулгүй байдал, хог хаягдлын менежмент, бусад зөвшөөрлүүд, за мөн урлаг соёлын гэдэг энэ олон арга хэмжээнүүд дээр бид бүхэн хамтран ажиллаж байгаа гэдгийг дуулгаж хэлье. За өнөөдрийн манай хэвлэлийн хурал Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд манай аль биесээр оролцож та бүхэнд бас дэлгэрэнгүй ийм мэдээлэл өгж байгаа ингээд эрхэм элчин сайдтай нэг бас микрофон дурья. We are really glad to come today from Ulaanbaatar to Darkhan to meet with you. Улаанбаатараас ирээд Дархан дээрээ та бүхэнтэйгээ уулзч байгаадаа таатай байна. Энэ анх удаа Европын өдрөлг нь Улаанбаатараас гадна Дархан хотод Европын өдрөлг арга хэмжээг зохион байгуулж байгаа нь анхны тохиолдол болж байна. Тийм учраас та бүгдийг 5 сарын 23-нд аль болох олон хүмүүсийг уурж оролцож гэр бүл найз нөхдөдөө оролцохыг хүсэж байна. Европын өдрөлгийн дэлхийд даяар улс орнуудад өргөн тэмдэглэгддэг. Тэгээд Европын холбооны Монгол улсад суугаа төлөөлөгчийн газар нь мөн энэ өдрөлгийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ Европын өдрөлгөөр бид Европын холбооны гишүүн орнуудын талаар танилцуулах, мөн оршин суугаа төлөөлөж байгаа улс орондоо хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгдөг. Энэ арга хэмжээг бид нэр Дархан хотын төвд найрамдал талбайд хийхээр төлөвлөж байна. Гишүүн орнууд маань бүгдээрээ ирж асартай байрлан түүн дээрээ одоо өөрсдийнхөө альва нөгөө бүтээгдэхүүн болон танилцуулах юмнуудаа тавина. Displaying their products and projects in the square. Мөн энэ дээр болохоор Европын холбооноос санхүүжилттэй хэрэгждэг төсөл хөтөлбөрүүд болон нүүбийн байгууллагууд болон хамтарч ажилладаг төсөл хөтөлбөрүүд өргөнөөр оролцсноо. We do hope that everyone will find it interesting and entertaining because from 11 until 5 we have this ambitious plan to have a very lively square and lots of activities for everyone. Өдрийн 11 цагаас оройн 5 цаг хүртэл бүтэн өдрийн хөгжилтэй арга хэмжээгээр 4 өдөр байх болно. Түүн дээр янз бүрийн арга хэмжээ, танилцуулга, төсөл хөтөлбөрийн танилцуулга, хоол, хөгжим гээд бүтэн хөтөлбөртэй байх болно. Мөн Дарханд хэрэгжиж байгаа зарим нэг төслийг та бүгд Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжиж байгааг бас мэдээж танилцах болно гэж найдаж. Та бүгдийн мэддэг Science шинжлэх ухааны кафе нь мөн Европын холбооны дэмжлэгтэйгээр бүрдсэн гэдгийг та бүхэн мэдэх байхаа. Мөн байшингийн дулаалгыг хийх төсөл хэрэгжүүлсэн Улаанбаатарт болон Дархан хотод хэрэгжүүлж байсан. Мөн банкудтай хамтарч ажилладаг Европын хөрөнгө оруулалтын банк болон Европын цэргийн босголт хөгжлийн банктай хамтарч ажилладаг. Энэ банкуудын Монгол улсад хийж байгаа төсөл хөтөлбөрүүд болон хөгжлийн арга хэмжээнүүдийг та бүхэн танилцах болно. Мөн гэр бүлүүд болон хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулна. Мөн Дархан хотын нэг хан дээр гой ханын зураг хийж танилцуулна. Тэгээд энэ нь болохоор Дархан хотын одоо урлаг талаас их гой үзэмжтэй нэмэлт болно гэж найдаж байна. Мөн Дархан хотод хэрэгжүүлж байгаа эмэгтэйчүүдийн ажлын байранд тэгш эрхийг хангах төслийн нээлтийн арга хэмжээг хийнэ. Өнгөрсөн жил бид нар Европын өдрөлгийг Улаанбаатар хотод үндэсний цэцэрлэгт түрээлэнд хийсэн. Энэ нь гэр бүл оролцож байгаа хүмүүсийн хөгжилтэй сайхан арга хэмжээ болсон. Энэ жил Дарханд хийх гэж байгаа нь бас маш та бүхнийг сайхан өнгөрүүлэх боломж болно гэж. Мөн ойрын аймагуудад урлаг хургуулсан байгаа. Тийм учраас машинаар яваад ирэх боломжтой хүмүүсийг амралтын өдрөө ирж өнгөрүүлж Европын өдрөлөгт оролцоосоо гэж урьж байна. Мөн та бүгдийг хүмүүст энэ мэдээг хүргэж урьж оролцуулахад хувь нэмрээ оруулж энэ өдрийг өргөн дэлгэр сайхан өнгөрүүлэхийг хүсэж байна. Нэмжлэхэд Европын холбоо нь 27 гишүүн орнуудтай тэр гишүүн орнуудын соёл, заншил, хоол болон түүний талаар та бүгд мэдлэгтэй болоосоо тэгж танилцах боломжтой болно. Зарим хүмүүс Герман, Франц гээд орнуудыг мэддэг мөртлөө
Европын холбооны гишүүн орн гэдгийг зарим тэр бүр мэддэггүй. Та бүгдийн мэддэг түгээмэл орнуудаас гадна тийм сайн мэддэггүй жижиг орнууд болох одоо Словен, Хорват, Кипр гэдэг улсууд мөн Европын холбооны гишүүн орнууд гэдгийг мэдэх боломжтой болно. Тийм учраас та бүгд Европын өдөрлөгт өргөнөөр оролцож мөн найз нөхөд хүмүүсийг өргөнөөр урьж оролцохыг урьж байна. За элчин сайд маань энэ Европын одоо өдөрлөгийг зохион байгуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэгээд эрхэм одоо бас хэвлэл мэдээллийнхэн та бүхнээс энэ 5 сарын 23-ны өдөр 11-ээс 17 цагийн хооронд бүтэн өдөр найрамд талбайд болохын арга хэмжээг бас нийтэд түгээж өгөхийг хүсэж байгаа манай ажлын хэсгийн зүгээс. За энэ үеэр бас сая элчин сайдын хэлсэн дээр нэмээд хэлэхэд энэ Европын холбооны одоо санхүүжилтэд хэрэгжиж байгаа бас олон төсөл хөтөлбөрүүд за мөн энэ залуучуудын эмэгтэйчүүдийн бас хөгжлийг дэмжихийн төслийг хариуцж ажилладаг ийм одоо бас мэдээллүүд за мөн хүүхэд залуучууд оюутан сурагчдад Европын холбоонд бас суралцахад шаардлагатай энэ мэдээллүүдийг нэг дороос өгөх юм бүрэн боломжтой. Мөн одоо энэ Европын холбооны визтэй холбоотой, визийн зохицуулалттай холбоотой маш олон мэдээллүүдийг нэг дороос зөвхөн одоо соёл урлагаас гадна энэ боловсролтой холбоотой, боловсролын бас мэдээллүүдийг хүсэж байгаа энэ олон одоо иргэдэд энэ мэдээллийг бүрэн түгээх юм боломжтой байгаамаа. Тэгэхээр дарханчуудыг за мөн одоо ойрын аймагуудын ер нь одоо тэр дундаа энэ ойрын аймагуудаас хүрэлцэн ирэх боломжтой энэ амралтын өдөр тохиож байгаа боломжтой хүн бүхнийг бас энэ өдөрлөгт оролцож дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос авч Европын соёлтой, Европын одоо холбооноос санхүүжилттэй олон төсөл хөтөлбөрүүдтэй бас хамтарч ажиллах энэ боломжуудыг талаар мэдээллийг авах юм өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна. I didn't mention basketball. Монголчууд та бүгд сагсанд их дуртай болохоор нэг сагсны тоглолт хийнэ. Мөн миний төрлөх нутаг бол сагсаар их сайн тоглодог орн байдаг. Түүгээрээ танигдсан. Тэгээд мөн танаа Дархан United багийн дасгалжуулагч нь Литв гаралтай хүн байт юм байлээ. Би өөрөө Литв хүн. Дараагийн мэдээ спортын мэдээлэлээр үргэлжлэн. Тодорхойлбол Дархны оюутны спорт их наадам 6 төрлөөр амжилттай зохион байгуулагджээ. Залуусан гих тооцоололтой Дархан хотын оюутны спортын их наадам энэ жил 13 дахь жилдээ Дархан сумын засаг даргын Ивэлдор 3 хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдийг тодрууллаа. Дархан хотын оюутан залуусыг спортоор нөхөрлүүлэн танилцуулах, ив нэгдэл хамт олон сэтгэлгээг бий болгож, зөв харилцаа хандлагыг түгээж, спортоор манлайлагч, шилдэг сургуулийг шалруулах зорилготой энэхүү наадмыг Дархны оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Оюутан залуусын хүсэн хүлээж бэлддэг тус наадам энэ жил сагсан бөмбөг, волейбол, дартас, шатар, ширээний теннис, ос таталт гэсэн 6 төрлөөр явагдлаа. Дархан аймгийн оюутны холбоо энэ жил 9000 оюутантай 8 ихтэй сургуультай оюутны спортын 13 их наадмаа хийж байна. Манай наадам энэ жил шинээр их засаг их сургууль нэмэгдлээ. Энэ жилийн онцлог бол бид нар 6 төрлөөр Дархан сумын засаг даргын ивэлээр хийж байгаагаар онцлогтой байна. Ингээд Дархны Монголын үнцэг болон бүрээс ирсэн оюутан залуучуудаа спортын өндөр амжилтыг хүсье. 2025-26 онд бол Дархан аймгийнхаа оюутны спортын их наадмыг Дархан сумын засаг даргын ивэлд ороод санаачид ингэж бол оюутны байгууллагатайгаа хамтарч ажиллаж байна. Мэдээж бол манай Дархан аймагт 8 ихтэй сургуулийн 9000 орчим оюутнууд Монгол улсын үнцэг болон бүрээс ирж сурж байгаа. Би өөрөө ч бас энэ оюутны байгууллагад харьяалагдаж тухайн цаг үед явжсэн хүний хувьд урлаг, спорт, нийгмийн бусад чиглэлийн бусад төсөл хөтөлбөрүүдийг нэмжиж хамтарч ажиллахыг хичээж байгаа. Энэ удаагийн 13 дахь удаагийн спортын наадамч гэсэн маш их эрт орцооны зохион байгуулалтын хувьд өндөр түвшинд сайхан эхэлж байна гэж үзэж байна. Нийт оюутнуудаа амжилт хүсье. Дархны оюутны спортын наадам энэ жил 13 дахь удаагаар зохион байгуулагдаж байна. За энэ жилийн хувьд бол манай Дархан хотод шинээр үйл ажиллагааны их засаг их сургууль маань бас оролцож байгаад бас их таатай байна. Тэсээр бид бүхэн 8 сургуулийн нийтдээ 8 баг тамирчдаас бүрдсэн нийт 340 орчим баг тамирчид энэхүү спортын наадамд маань оролцож байна. Энэ жил бид бүхэн бас 2026-аас 2027 оны хичээлийн жилд тухайн оюутны спортын наадмыг бас урт хугацааны
хэмжээний хэлбэрээр одоо лигийн хэлбэрээр бас зохион байгуулах талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тэгээ оюутан залуучуудаа бүхэндээ бас оюутны спортын 13 дугаар их наадамд амжилттай оролцож бусдаа манлайлагдаг ив нэгдлийг эрхэмлэж оролцоорой гэж уриалж байна. Энэ удаагийн тэмцээн болохоор маш өрсөлдөөнтэй, дээрээс нь гоё эмх цэгцтэй зохион байгуулалт сайтай болж байна. Энэ жил болохоор манай сургуулиас 6 төрөлтөнд зургууланд нь оролцож байгаа. Эхний хэмжээнд теннис маань төрүүлсэн явж байгаа. За миний хувьд одоо энэ жилийн спортыг оюутны холбооноос зохион байгуулж буй спортын наадамд одоо сүүлийн жилдээ оролцож байгаа. Тийм учраас миний хувьд сэтгэл санааны хувьд гэсэн дагуулстай тийм айгу маш сайхан болж байна. За босоо сургуулийн хувьд айгу өрсөлдөөнтэй хувцсны хувьд гэсэн айгу гой жигдэрсэн тийм ээ. Бүхий сургуулиуд тэгээд өрсөлдөөнтэй сайхан болж байна. Тэгээд босоо сургуулиуд амжилт хүсье. 2026 оны дархны оюутны спортын их наадмын шилжиж явах цомын эздэр нийлбэр оноогоор Батбаатар захиралтай шинжилгээ ухааны технологийн их сургуулийн Харьяа дархан технологийн сургуулийн оюутнууд шалгарлаа. Үзэгчтэй мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлагаар үргэлжлэнэ. Сайн байцгаана Төмс иргэд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Тэгэхээр өнөөдрийн ярилцлага буланд байна бол газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд анхаарлаа хандуулаарай гэж хүсэж байна. За учир юу гэвэл Yost консалтинг компани Солонгос технологиор Монгол хөрсөндөө зориулж үйлдвэрлэлээ нутагшуулж байгаа 4 төрлийн бордооныхаа тухай танилцуулахаар ирсэн байна. За өнөөдрийн манай зочны хамарт маань Yost консалтинг компани гүйцэтгэх захирал болд эртэн мөн тус компани менежер Золбоо нар хүрэлцээрсэн байна. За та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За зөв. За энэ 4 төрлийн бортоо ер нь миний сонсноор бол маш өндөр үр өгөөж үзүүлэлтийг үзүүлж байгаа. Тэгээд Солонгос технологиор үйлдвэрлэж байгаа Монголдоо ингээд нутагшуулахаар зорж байгаа ингэж бортоо гэж ойлголоо. Тэгээд энэ бортоо хэдэн оноос эхэлж Монгол улсдаа тэгээд нутагшуулахаар ажиллаж байна. Судалгаа шинжилгээг нь ер нь ямар байгууллагууд одоо хэрхэн яаж хийж байна те хэдэн оноос хойшоос ингээд Монголдоо нутагшуулахаар ажиллаж байгаа юм бэ? Энэ тухай бас ярьцлаа хэлье. За сайн байна уу үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. За манай компани 2024 оноос өнөөдөр хүртэл бордооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. За энэ манай бордоо маань болох Солонгосын өндөр технологиор Эрдэнэттэй хамтарч тэнд лабораторид гаргаж авсан. Яг Монголын хөрсөнд зориулсан. Одоо энэ цагаагаар уур амьсгалыг зориулсан бордоо байгаа 4 төрлийн бордоо. За манай бордоо сүүлийн 2 жилийн хугацаанд ургамал хамгаалалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгаанд ороод туршигдаад 37-42% өндөр үзүүлэлттэй хөрсөнд маш сайн чанартай, ургамлыг маш сайн дэмждэг, хөрсийг тэр чигээр нь дараа жил хүртэл одоо тэр хөрсөндөө үлддгээрээ давуу талтай. За хүн хэрэглэхэд маш хялбар, ерөөс услгаандаа игээл услаагаараа хэрэгжилдэг. Яг нормынхаа дагуу хэрэгжилчихэд л ерөөсөө л үр дүнгээ маш сайн үзүүлдэг тийм бордоо байна. Манай бордоо ер нь бол яг хуу одоо бус бордооноос илүү давуу тал нь гэдэг юм бол бид нар ягаад Солонгост энэ бордоогоо туршсан бэ гэхээр энэ Солонгос газар нутаг маань манай Монголыг бодвол жижиг газар нутагтай учраас нөгөө нэг хөрсөө өмчиж үздэг болохоор тэгэхээр тэр хөрсийг ерөөсөө л өөрсдөө өмчиж үздэг болохоор маш сайн хөрсөө бэлддэг. Тэгэхээр энэ бордоо маань ерөөсөө тэр чигээрэл хөрсийг маш сайн өмч болгож одоо нэгсэндээ баталгаажуулна л гэсэн үг. Тэгэхээр энэ бордоог хэрэглээд ахаар дараагийнхаа ургамал одоо дараагийнхаа тэр бүтээгдэхүүнүүд нь бол маш сайн гарна л гэсэн тийм болж байгаа. За мөн манай бордоо маань ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгээр туршилтанд орж одоо өндөр хувьтай гарч баталгаажсан. За үүнээс гадна одоо хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны бордооны жагсаалтанд багтсан бүтээгдэхүүн байнамаа. За тэгвэл энэ манай энэ бордоонуудын бол бусад бордоонуудаас ялгарх онцлог давуу тал нь юу юм бэ? Бас дээрэс нь одоо газар тариалан олон төрөлтэй байдаг те. Яг одоо аль чиглэлд хэрэглэдэг бордоонууд байгаа вэ? За манай бордоо бол ерөөсөө бүх төрлийн ургамал бүхэл юмд хэрэглэж болно. Малын тэжээлээс ахуулаад бүхэл газраас ургуулж байгаа бүх төрлийн юмд хэрэглэж болно. Тариа, будаа, одоо нарийн ногоо, хүнс хөдөө аж ахуйн бүхэл төрлийн юмд хэрэглэж болно гэсэн. За манай бордоо маань юугаараа илүү одоо давуу талтай ийм гэхээс илүү нэгт шингэн төрлийн бордоо. Шингэн төрлийн бордоо маань одоо хуурай төрлийн бордооноос үзүүлэлтээрээ угаасаа айгүй мундаг байдаг, илүү байдаг. За хоёр дахь одоо ер нь бол дараагийн давуу тал нь гэх юм бол ерөөсөө энэ бордооны одоо нийлмэл бордооныхаа хамгийн сайн зохицлыг гаргаж чадсанараа л хамгийн том давуу талтай. Одоо бол энэ эндээс орж иж байгаа одоо бус бордоонуудыг бол одоо хүний юмыг яагаад яг тэгэхээр бус бордоонууд бол нийлэмл янз янз байдаг. А бид нар бол энийг яг Монголын хөрсөнд зориулаад тэг яг одоо Солонгост одоо яг өөртөө
бүр өөрсдөө биечилж одоо энийг лабораторид нэгж гаргуулсан болохоор хамгийн өндөр одоо энэ хөрсөнд сайн одоо цаг уурын онцгой нөхцөл төсвөртэйгээр гинт хүүтрэх, гинт маш их халах, усгүй хит их утахад чигийг яаж барих вэ? Ногооны өнгийг яаж сайн сэргээх вэ? За тэр хөрсийг яаж сайн сэргэжүүлэх вэ? Ийм юмараа маш сайн давуу талтай. Ерөөс нийлэмэл нь маш сайн басан. Тэрнгээрээ ч тэр түрүүнд дурдсанараа одоо маш өндөр үзүүлэлттэй гарсан. Тэгэхээр одоо 37-оос 42% үзүүлэлт гэдэг бол та бүхний одоо газ тариланд эрхэлж байгаа хүмүүсийн маань ногооны ургацыг 40%-аар нэмэгдүүлнэ гэдэг бол үнэхээр давуу талтай л гэж. Тийм ээ тий 37-оос 42 гэхээр ер нь нэлээд өндөр үзүүлэлт гэж харж байна. За бас менежерээс асууя. Газар тариалан эрхлэгчид маань энэхүү бордог хаанаас хэрхэн худалдаж авах юм? Та бүхэндээ бас илүү дэлгэрэнгүй мэдээлэлээ одоо авч тэ яаж холбогдох вэ гэж асууж магадгүй. Таас хариулт өгөө. За энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд манай бордоо маань болохоор газар тариалан хувь компани болон за хуваараа одоо жимс ногоо тарьдаг, за мод бут тарьдаг бүх төрлийн одоо тармил урмалд одоо ашиглах боломжтой учраас та бүхэн маань одоо манай бордоог хэрэглэхэд одоо давуу талтай гэж бас хэлмээр байна. За хоёрдугаарт нь болохоор манай захиалгыг болохоор та бүхэн дараа нь гарах манай утас руу болоод за мөн Facebook хуудас руу манай холбогдож болно. За Facebook хуудаснаас та бүхэн манай бордооны бүх одоо мэдээллийг хүлээж авах боломжтой. За мөн хэрхэн захиалга өгөх талаар бас тэн дээр зааварчилгаа байгаа. За тэгээд ерөнхийдөө одоо хөдөө орон нутгийн маань хүмүүс хөвчлэн утсаар холбогддог учраас утсаар шууд мэдээлэл аваад одоо надтай менежер болон манай зөвлөгтэй ингээ холбогдоод захиалга өгч болно. За тэгвэл яг энэ бордоонуудынхаа тухай мэдээллийг дэлгэрэнгүй өгж тариалан эрхлэгчтэйг уулзах өдөрлөг те арга хэмжээнүүдэд зохион байгуулах энэ тухай мэдээлэл өгөхгүй. За тэгээ бид манай компанийн зүгээс бол одоо төвийн бүсийн одоо тариалан эрхлэгчд ногоочтойгоо уулзалт хийгээ явж байна. Одоо манай Facebook хаяг дээр бол яг график гарцсан яг тэр орон нутгуудаараа бид нэр явцгааж байна. Төвийн бүсийн орон нутгийнхаа тариаланчтай уулзаад уулзалтыг өдөрлөг хийгээд бүтээгдэхүүнээ буюу бордоогоо танилцуулаад явж байгаа. За одоо ингээд ер нь графикаараа бид нэр ингэж төвийн бүсийнхантай бүгднтэй бүр яг сумд нь очиж бичлж уулзаж өдөрлөг юунуудаа хийж явж байгаа. Тэгэхээр та бүхэн доор харагдаж байгаа Facebook хуудас руу нороод яг нарийн төлөвлөгөөнд хэдэн сарын хэдэн дайл суманд байгаа юм те яаж одоо очиж оролцох боломжтой гэдгийг сайн хараарай. Бид нар бас энэ ярилцлагын доор утасны дугаар болон Facebook хаягийг байнгын байршуулж байгаа шүү гэж хэлмээр байна. За дээрээс нөгөө манайх бол яг Дархан уул аймагт одоо манай яг бас яг одоо өөрийн аль бие усны борлуулалтын цэг байгаа. Энд манай зөвлөх маань энд бас өөрөө биечилж энэ Дархан уул аймагт байдаг болохоор төвийн бүс эрхлэгчтэй ойртох үднээсээ Дархан бас тулах цэг болж бид нарт бас байгаа. За баярлалаа. Одоо харин тариалан эрхлэгчд маань те нэг гад хэдийн хэмжээтэй бордоо хэрэглэдэг болоо үн төлбөр нь одоо те нэг бордоо хэдэн мянган төгрөг байд юм болоо гэж сургалж байгаа хэл та. Та энэ тухайс ярил. За манай бордоо Эрдэс шингэн бордоо органик бордоо учраас одоо маш бага хэмжээтэй ордог байгаа. Тэгэхээр бидний одоо өнөөдрийн авчирсан сэмпл савлгаа маань болохоор 500 мл-ээр савлагдсан байгаа. За манай 1 литр бордооны үн маань 30 мянган төгрөгөөр одоо бид нар зах зээлд нийлүүлэх гэж байна. За тэгээд савлгааны хувьд болохоор бид нар тухайн хэрэглэгчийн одоо хүсэлтээр за мөн 5 литр 20 литрээр ингээд савлах боломжтой байгаа. За тэгэхээр манайх нэг гад ойролцоогоор 0.7 литр буюу 700 грамм одоо бордоо маань орноо. За тэгэхээр та бүхэн өөрсдийнхөө энэ 700 граммаа 250 литр усанд найруулад за тэгээд одоо хэрэглэх боломжтой. За мөн том талбайд хэрэглэж байгаа хүмүүс маань мэдээж услагааны системээр явагдчихна. За хүлэмжийн аж ахуй ч юм уу тийм ээ гэр ахуйн нөхцөлд одоо тарьж байгаа хүмүүс маань тухайн одоо гар шүршигчээрээ грамма тохируулад өөрсдийнхөө одоо яг энэ концентрацийг тохируулад хэрэглэх боломжтой байгаа. За тэгвэл одоо бүгдээр яг энэ дөрвөн төрлийн бордоогоо тус бүрч нь танилцуулж болох уу? Энэ бордоо маань ийм учиртай гэдгээ те. За баярлалаа. Нийлмэл бордооноос эхлэе гэж бодож байна. Тэгэхээр одоо энэ нийлмэл бордоо маань азот, фосфор, калий найрлагатай энэ нийлмэл бордоо байгаа. За энэ бордоонууд маань ургамлыг үндэслэж, соёолохоос ихсүүлээд ургамлын өсөлтийн бүх үе шат буюу цэцэглэх, үр жимсээ өгөх хүртэлх хугацаанд одоо шимт хижээл өгдөг. За мөн ургацын чанарыг сайжруулдаг, ургацын хэмжээг нэмэгдүүлдэг одоо ийм бордоо байгаа. За мөн адил үр тариа, жимсгэн, төмөс болон навчит ногоо, мөн хижээлийн ургамал, суулгац, үрсэлгээ зэрэгтэй бол ашиглаж болох юм аа. За дараагийн 2 дахь бордоо болохоор
кальцийн бордоо байгаа. За кальцийн бордоо нь болохоор цаг агарын өөрчлөлтийн үед өөрөөр хэлбэл ган гачиг одоо ихтэй тийм ээ хит халалт үүссэн. За мөн эрс хүүтрэлт зэргээс бол хамгаалж ямар ч үед одоо ургамлыг тэсвэртэй болгодог ийм онцлогтой кальцийн бордоо байгаа. Тэгэхээр ер нь бол төвийн бүсийн нутагт маань кальцийн дутагдал одоо их байгаа гэж одоо тариаланчдаасаа бид нар сонссон. Тийм учраас та бүхэн кальцийн бордоог болохоор одоо ашиглах юм бол та бүхний одоо ургацад маш сайн нөлөө үзүүлэх байгаа. За мөн энэ маань үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэн за цэцгэлдэг ургамлуудад одоо хэрэгтэй ийм бордоо байх нэ. За хамгийн сүүлд нь хомкийн хүчил буюу руткийн буюу органик бордоо байгаа. За тэгэхээр энэ органик бордоо маань хөрсний бүтэц болоод үржил шимийг сайжруулж за ургамлын үндэсний хөгжлийг дэмждэг. За ургамал шим тижээлэг одоо илүү сайн шингээж өгөх нөхцөлийг бүрдүүлдэг юм одоо бордоо байгаа. Тэгэхээр та бүхэн энэ бүх дөрвөн төрлийн бордоо маань ерөөсөө одоо үр тариа, хөмсний ногоо, жимс жимсгэн за үндэс булцуут ногоонд бол бүгдэнд нь тохирдог. Одоо ийм бүх төрлийн бордоо тохирдог. Бүх төрлийн одоо ургамал ерөөсөө газарт тарьж байгаа бид нар одоо газараас авж байгаа үр шимийг авж байгаа бүх одоо зүйлд одоо мод бут зүлгээс ихсүүлээд бүгдэнд нь хэрэглэх боломжтой ийм бордоонууд байгаа. За манай төвийн бүсийн иргэдэд газар тариалан эрхлэгчдэд маш хэрэгцээтэй сайхан мэдээллийг өгч Солонгос технологиор одоо Монгол хөрсөнд нутагшуулж байгаа бордооныхаа тухай мэдээлэл өгж байгаа хоёртоо баярлалаа. За бас ярилцах цагийн хугацаа өндөрлөх төгсөн учраас гүйцэтгэх захиралд бас танд нэг хэсэг хугацаа өгье гэж бодож байна. Тэгээд бас та тариалан эрхлэгчдэд өдрөлийнхэн тухайс мэдээлэл дахиад тодруулаад онцлоод хэлээд өгч болох уу? За биднээс одоо ингээд энэ бүтээгдэхүүнээ танилцуулах боломж олгосон танай хамт олонд баярлалаа. За манайх ер нь бол Facebook дээр ороод манай мэдээллийг авъя гэдэг юм бол Солонгос шингэн бордоо гэдэг кириллээр бичгээр гараад ирж байгаа. За манайх бол яг хуваарийн дагуу орон нутгуудаар явж байгаа. Манай Facebook хаяг дээр бол хуваар гарцсан байгаа. Тэр хуваарийн дагуу орон нутгууд дээр явж байгаа. За орон нутгуудаас өөрсдийнхөө орон нутгуудаас тухайн орон нутгаас зохион байгуулж байгаа одоо газ тариалгын чиглэлийн арга хэмжээнд бид нэр бичлж заавал очиж оролцож тариаланчтайгаа уулзаж энийг нэг үрчил танилцуулж үзүүлж байгаа. За маш их баярлалаа. Өнөөдөр ярилцах цагт урилгаар ирж оролцсон та хоёрт ажлын өндөр амжилт хүсье. Үзэгч та бүхэн сая хэлсэн тийм ээ. Солонгос технологиор Монгол хөрсөнд одоо зориулж бүтээж байгаа энэхүү шинэ одоо технологиор хийгдсэн бордооны тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл Facebook хуудаснаас нь аваарай. Ингээд та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Үзэгч та бүхэндээ орон нутгийн чанартай мэдээллүүдээ энэ хэсэгт хүргэсэн бол дараагийн хэсэгт Дархан, Сэлэнгэ, Төв аймагуудын хэмжээндх цагаарын мэдээлэл хүлээн авчирсан нь. ТБС-ийн хамт олонны эрхлэн бэлтгэдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлж эц дугаар энэ дөрөд өндөрлөж байна. Хөтөлбөрийг анхаарал үздэг эрхэм үзэгчдэд баярлалаа. Маргааш 19 цагаас шинэхэн хөтөлбөрөөр эрг уулзцай баяртай үзэгчтэй.